ажиллагааны зогсоосон байснаа нээсэн, лацыг нээсэн гэдэг жишээ. Иймэрхүү мэдээлүүд тань ингээд ам сургаар ирэхээр та юу яаж хэвлэл мэдээллээр хэрэгслээс түлчиж гэсэн ингээд хэлж байдаг. Танд яаж ханддаг вэ? Хэвлэл мэдээллээр гарч байгаа асуудалд бол манайх маш анхааралтай ханддаг болсон. Дотроо бол журам гаргаад хэвлэл мэдээллийг өгвөл яаж хүлээж авах вэ? Тэрний дагуу ямар арга хэмжээ авах вэ? Хэвлэл мэдээлэлч бас олон нийтийн үдшигчтэй нийгмийн тол болж байгаа учраас тэр утгаараа бид нар хэвлэл дээр гарсан юмд бол маш анхааралтай хандаж болж игэл хариу өгөх. За тэнд хөндөнд тавьж байгаа асуудалд одоо тийм ээ анхаарлаа хандуулах чиглэл бол ажиллаж байгаа. Зүгээр ер нь зүгээр энэ нийгэмд байгаа энэ асуудал дээр бол манай иргэд ч гэсэн өөрсдөө нэлээд юм ухамсартайгаар хандаж энийг таслан зогсоохын тулд хамтарч ажилласыг хүсэж байгаа. Ирээд та нарт мэдээлэл өгүүлсэн гэж. Тийм мэдээлж. Тийм учраас манайх бол хэд хэдэн чиглэлийн юмуд сайн нээсэн. Вебсайтаа шинжилээд энэ дээр мэдээлэл авдаг болж байгаа. Хоёрдугаар бол хотлайн шугам гэдэг 1286-аар энэ байцаагч нарын талын мэдээллийг авч ер нь мэрэгжлийн албатай холбоотой мэдээлэл авдаг 1286 гэдэг уцтай болсон. Энэ ингийн дугаар тарифаар ороод энэ уцаар хийж болно. Дээрээс нь түрүүний хэлдэг ёс зүйн хороотой болсон учраас ёс зүйн хороонд бол бас оролцоод байж болно. За дээрээс нь олон нийтийн зөвлөлт хэрэгтэй байх болсон. Одоо тэр яригадад байдаг шүү дээ. Манай одоо жишээ нь уулуурхан салбарт ил шинж төлөөлөл гэдэг юм газар ширээ хөдөлгөөн гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэр бүгдээр одоо тэгээ манай танким юу гэдэг эзэдийн холбоо, үйлдвэрчний хэвлэл хэрэглэгчдийн ашиг хамгаалах нийгэмлэг гэдэг төрийн бас байгууллагууд 20 гаруй төрийн бас байгууллагууд олон нийтийн зөвлөлттэй болсон. Тэрүүгээр одоо манайхаар орж гарч байгаа тэндээс тавьж байгаа асуудлуудыг гадаа годомжинд гашир шоу хийхээс илүүтэй дотроо орж ирж яг бодит ажил болохын тулд хамтарч ажиллая гэдэг ингээд тэдэрэг дэрэгдээ одоо энэ зөвлөл байгуулад ажиллаж байна. Тэр ч одоо жишээлбэл тэр компанийн та нарт мэдээлэл өглөө танаа байцаагч нар манай дээрээ дууж агаад явлаа гэд манай дээр одоо ийм байдал гаргалаа гэхээр за тэр байцаагч нартаа арга хэмжээ ав. Дараагийн байцаагч нарт хамтлагдсан өмнөх хүмүүсийн тэтгэм чинь тэр уулуурхан компанид холбоотой яаж хандах болох вэ? Үгүй ээ. Тэгэхээр ч хүмүүс мэдээлэл өгдөг юм шүү. Хамгийн гол нь ер нь альва асуудал дээр зүгээр барьдаг ягаад ч юм дандаа л одоо их галтаа салбарууд дээр очиж суух юм л да. Би урд нь үлдэр удаа дээр байхад яг уулуурхан эд одоо тийм ээ хүн болгон шуугжээс үе. Одоо ч гэсэн одоо ингээл дэд бүтцийн салбар дээр ч гэсэн дэд бүтцч байдаг юм байгаль орчин геолог уулуурхан мэрэгжлийн алт ирэхэд бас л яг эд галтаа байгаа үе тийм ээ. Энэ утгаараа яг тантай бол санал нэгдэж байгаа нэг зүйл бол ер нь аливаа асуудлыг бид нар механизмаар нь янзлмаар байгаа. Эрх зүйн хүрээнд зохион байгуулалтын хүрээнд тийм ээ. Механизмын хүрээнд юу болох вэ? Магадгүй түрүүний таны хэлдэг нэг байцаагчийн сойсон ч гэсэн механизм нь байж ивэл тэр байцаагч дахиад л тийм зүйл рүү хандах нөхцөл нь бүрдэж байгаа. Тийм учраас хүнээс хамаарал багтаа нэгс нь байцаагчаас хамаарал багтаа систем рүү орё гэж. Тийм учраас хяналт шалгалтын тухай хуулинд орж байгаа нэг том өөрчлөлт бол төлөлгөө хяналтыг дотор нь төлөлгөөт бас гүйцэтгэлийн хяналт шалгалт гэж 3 байж байгаа. Тэгээд төлөлгөөт хяналтыг бол жилийн өмнө зарлаж байгаа. Энэ одоо аж ахуйн нэгжийг эргэжил хяналт шалгалтын байгууллага шалганаа мэрэгжлийн ялтын байгууллага. За төлөлгөөт бус гэдэг нь бол зөвхөн нөгөө нэг аваар осол гарахтай хорлого морлого нийтийг хамаарсан өвчин зовлон гарах үед ажиллаж байгаа төлөлгөөт бусаар юм уу? Эсвэл иргэдийн мэдээлэлээр шалгах үед төлөлгөөт бус шалгалт хийх. За гүйцэтгэлийн хяналт бол энэ хоёр уртлын хоёр шалгалтаар тавигдсан акт албан шаардлагын хэрэгжилтийн байдлаар шалгаж байгаа. Тэгээд дараагийн нэг яг хуулинд орж байгаа нэг том өөрчлөлт нь бол энэ хяналтын хуудсыг салбар болгонд хэрэгжүүлэх гэж. Нэгс нэг контрол чек тест гэж байдаг. Тэгэхээр нэгснээ би бизнес эрхэлж байгаа хүн байлаа гэхэд тэрийг эхлээд тэр салбарын хяналтын хуудсыг гаргаад зарлчих юм. Ил хевлээд нийтэд өгч чинь. Тэгэхээр би барилгын салбарт ажилладаг хүн байлаа гэхэд барилгын салбарыг төр хянах 20 үзүүлэлтийг гаргаад зарлчих. 10 үзүүлэлт юм уу те. Тэгээд тэрнээс илүү юм шаардахгүй. Илүү нэгж цаас. Одоо бол манайх чинь ийм байцаагчаас хамааралтай систем байгаа учраас байцаагч очихдоо хэрвээ таньдаг одоо аж ахуйн нэгжээр очиод магадгүй одоо те ерөнхийд нь үзээд нэг 5 6 юм үзээд гарчих. Жоохон чангалмаар санагдвал бараг 20 30 юм магадгүй тэр одоо хүчин төгөл төр мөрдөж байгаа 90 овнохныг стандарт гаргаж ирэх ч юм уу тийм ээ барьж байгаа торгож байгаа ч юм хаагаад явчих. Ийм нөхцөл нь байгаад байгаа. Хүнээс хамаарсан систем. Тийм учраас ер нь энэ төрлийн үйл ажиллагааг аль болох хүнээс хамаарсан системийг нь багасгаж өгөх шалтгаан бол бидэд байна. Тийм учраас энэ рүү энэ одоо хуулийн бид түрүүн хуульд орж байгаа эрх зүйн талаас хийж байгаа том өөрчлөлт бол энэ. Хоёрд бол стандартын шинжилгээг одоо засгийн газар нэлээ ерөнхий сайд өөрөө ахлаад эхлүүлж штэ. Тэгэхээр стандартын шинжилгээг ингээ хийгээд стандартыг бид нар салбар болгон дээр тавиад ирэх юм бол стандарт бол өөрөө тэр үндэсний эдийн засгийг хамгаалдаг, үндэсний одоо дотоодын эдийн засаг те дотоодын үндэсний үйлдвэрлэгчтэй хамгаалдаг. Ер нь одоо асуудлыг их ойлгомжтой ил тод явдаг юм тоглоомын дүрм чинь бол стандарт штэ. Тэгэхээр стандартыг бид нар тэр олон улсын жишгд нээсэн зөв стандарт явахгүй бол өнөөдөр Монгол улсад мөрдөж байгаа нийт стандарт чинь 20 гаруй хувь нь бол өмнөх одоо костын юм уу тэ 90 оноох өмнөх тийм стандартууд бас байна. Амьдралд нийцэхгүй стандарт хуулиуд байна. Тэр нь өөрөө үнэхээр хар дээр цагаанаар бичсэн юмыг бол улсын байцаагч очиод тэрийг мөрдүүлэх ёстой учраас бид нар тэрийг одоо буруу зөв шүүхээс өмнө тэрийг мөрдөх ёстой шүү дээ. Тэрийг шалгаж байгаа учраас бас байцаагч нарыг нэг талаас нь харах бол ийм зүйл байдаг.
За нөгөө нэг зүйл нь бол аж ахуйн нэгжийн дотоод хяналтын асуудал бол одоо их сул байгаа юм. Одоо ингээ хүүхдийн хоолны орлого он гарснаас хойш 3 гарлаа тийм. Гурван аж ахуйн нэгжтэй холбоотой. Тухайн аж ахуйн эрхэлжээс аж ахуйн нэгж. Тэгэхээр аж ахуйн нэгж дотроо юуг хянах юм? Юуг нь мэрэгжлийн хяналт хөнөөгөөс хянах юм? Юуг нь салбарын хяналт байх гэдгийг энийг энэ хуулиар бол гарсны дараа бол нэлээд наривчлагдаж тодорхойлогдсон. Нэгс нь аж ахуйн нэгжүүдийн өөрсдөө бас хариуцлага өгдөг. Багнууд нэг архин түмэн хордохоор тэд нар нэг хэрэг шийдэгддэг. Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдэгтэй дээж болохгүй шүү дээ. Тэр компани өөрөө тэр чинь хариуцлага бүтээгдэхүүн үйлдвэрлэж ийн өөрөө тийм. Тэрнийхээ өмнө хариуцлага хүлээдэг. Энэ зааг ялгааг нэлээд гаргаж өгье гэж энэ хуулийн төсөл явж байгаа. Тийм учраас нэлээд өөрчлөлт гарах гэж бодож байна шүү дээ. Одоо зайлсангийн энэ газар чинь бүгдээр аялал жуулчлалын цогцлбор барингээ 395 газар хүн газар аваад тэгээ одоо юм болчиход байгаа шүү дээ. Энэ дээр улсын мэргэжлийн хяналтын газар яаж хандах хэрэгтэй байсан юм бэ? Би Батбаатар өмнөх дараа Батбаатартай уулзахад бол нэг ч байшин улсын мэргэжлийн хяналтын газар хүлээж аваагүй гэж хэлж ирсэн. Та дарга болсноос хойш хүлээж авсан уу? Тэгээ ер нь тухай бүрд нь очиж нураагаад авах хэрэгтэй байсан юм уу? Яах хэрэгтэй байсан бэ? Гэхдээ яг хоо энэ богдууланд газар олголтын өгсөн процесс, тэнд готжилт, барилгажилт явуулсан процесс бол өөрөө хууль хэр цоорхоо байгаагийн те бас төрд ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагагүй байгаагийн бас л нэг өнгө төрх нүур болж харагдлаа шүү дээ. Би ажил аваад миний анхны гаргасан эдэн тушаалын нэг бол энэ дээр би ажиллаж ирсэн улсын комиссийн үйл ажиллагааг зогсоосон. Энд улсын комисс бас тодорхой хүрээнд 2-3 улсын комисс ажилласан юм байлээ. Тэгтээ дандаа аж ахуйн зориултын байшин дээр, орон сууцны байшин дээр бол ажиллаагүй байсан. Эннээс бол гарц гаргая гэдэг манахаас байгаль орчин өгтөөж хүн банкны орооноос манай чиглэл өгөөд байгаль орчны яамнаас чиглэл өгөөд манай байцаагч нар энэ байгууллагыг шалгасан газар олголтын байдлыг нийтдээ 391 газар олгосон байсан. Эннээс 100 гаруй газар дээр бол одоо барилгажилт явагдаагүй. Ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа явагдаагүй байгаа. Дандаа орон сууц. Тэгээд өчтөр энэ өнгөрсөн 7 хоног байгаль орчны сайд 59-ыг нь манай саналаар цуцлаа тийм ээ. 59 газар эрхийг цуцлсан. За одоо бид нар энэ мөнгөө төлчөөд хөрөнгө оруулалтаа хийгээд ажил нь явагдаагүй байгаа газруудыг яах вэ гэдгийг ярьж байна. Тэр бол яг хууль намынхаа дагуу мөнгө одоо газрын төлбөрийн хөлбөр бол төлөө явж байгаа шүү дээ. Ганц юм нөгөө газрын хуулиар 2 жил үйл ажиллагаа явуулаагүй бол бас суслах хэрэгтэй. Тэрнийхэн дагуу яг явуулж өгөхөр тэр чинь зураг мураг хийж байгаа гэж бас хөрөнгө оруулалт татж байгаа гэж ажил явсан л байгаа. Тэгээ тэрийг бол бид нар эргэж харж үзээгээд нэг одоо бас 50-ыг өөрийн үед манай хоёр байгууллага хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж байна. Нэг 57 газар дээр ямар нэгэн хэмжээгээр хуульж ирчиж зориултын бусаар ашигласан байна. Одоо тухайлбал живүр грант гэдээ бүр тодоосоо тод байна шүү дээ. Тэгээд тэр газрууд дээр бол хуулиар бол яг өнөөгийн Монгол улсад мөрдөж байгаа хуулиар яах хэрэгтэй хөр экологийн хохирлын тооцож нөхөн төлбөр тавих хэрэгтэй. Гэхдээ тэрийг тооцох механизм байд юм уу? Байгаль орчны сайдын тушаал гараад экологийн хохирол тооцох журам мормыг гаргасан байгаа. Одоо хууль болох явж байгаа. Гэхдээ хуулиас өмнө журам гарсан. Журмын хүрээнд бол ажлын хэсэг гараад экологийн хохирлын тооцох байхаа гэж бодож байгаа. Бид нар тооцож ийм аж ахуйн нэгж дээр экологийн хохирол тооцоож гэдэг манай байгууллага бол улсын байцаагч акт гаргаад хургуулсан байна. Дээрээс нь аж ахуйн нэгжийн хууль бус орлогыг барах хэрэгтэй. Эннийхэн дагуу бид нар бас хууль байгаль орчны яамд жагсаалт гаргаад өгсөн байгаа. За тэгэхээр чи яа гэсэн үг орон сууцны компаниудын зарсан орон сууцных нь мөнгө нь авах гэсэн үг үү? Мөнгө нь яг тэр бол яг хуулийн дагуу явуулдаг. Орлого гэж байгаа юм чинь тэр чинь орлогыг хураана гэдэг хуулийн заалт байгаа. Тэгэхээр тэр чинь орлого нь хураана. Тэр нь заалтын процессын үгээр л одоо явагдах хэрэгтэй хуулийн дагуу. Зүгээр тухайн үедээ бол бас энийг тодорхой хэмжээгээр нөгөө богдуулын дархан цацтай газрын бүсийг хөлийн цэсийг өөрчлөх асуудал явсан байлаа. Тэгээ манай байгууллагаас бол энэ дэр үгүй ээ. Хууль номынхаа дагуу л явах хэрэгтэй. Тийм ээ? Хууль номынхаа дагуу асуулт нь шийдэгдгээл тэгээд хууль ном манай байгууллагын нэг зүйл бол бид нар шалгалт хийгээд тэгээд тэр одоо яг асуудал шийддэг одоо газар болгосон байгууллагад нь ч юм уу те эсвэл тэрийг шийдвэрлэх тэр байгууллагад нь шилжүүлэх үүрэгтэй шүү дээ. Тийм учраас бид нар араас нь албан шаардлага албан акт явагддаг. Тэгээд тэрнийхээ дагуу бэлтгийг хянах хэрэгтэй. Ийм л юу процессор явж байгаа. Тэгэхээр тэнд хууль номын дагуу одоо яах ёстой тэр юуг нь манай байцаагч нар бүрийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлээд ингээ байгууллагч нь аялал жуулчлалын хамт ажиллаж байгаа. Технээс энэ асуудал цэгцэрж ийна л гэж ойлгож байна. Таны ер нь одоо олон улсын мэргэжлийн хяналтын газрын орчууд бүхэл салбарууд байдаг. Ер нь хамгийн дийлддэггүй том толгойтой салбар нь аль вэ? Барилга уу? Батбаатар дарга бол тухайн үед барилгын компаниуд хамгийн том толгойтой байсан гэнэ. Тэгээд энэ барилгачдын талбай дээр баригдсан нэг барилгын нураагцнаас хойш ер нь гарт ороод ирсэн гэдэг чинь танд одоо ер нь тэг чангалах хэрэгтэй нэг тийм салбар харагдаж байна уу? Тэгэхээр хоёр талтай үзмээр юм шиг байна. Нэг талдаа бол
хяналт шалгалтын байгууллагыг хүмүүс дандаа шангалдаг, хордог, цагддаг, шийддэг байгууллага гэж бодоод байдаг. Тэгвэл энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр цалин бүхнлүүгээ авж байгаа үйлчлэгийн албаа. Гэхдээ төрийн хяналтын байгууллага. Гэхдээ бид нар бол нөгөө буруу татвар